Ардчлалын 25 жилийн түүхэнд хамгийн томоохон гэгдэх ажил хаялт эсэргүүцлийн жагсаал одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 оны 4 сарын 18-нд 6000 багш нэг зэрэг ажил хаяснаар эхэлж байсан түүхтэй. 6000 багш нэг зэрэг ажил хаяж яг одоо тухайн үеийн Сүхбаатарын талбай буюу яг одоо бид зогсож байгаа Чингисийн талбайд ажил хаялт зарлаж, суулт зарлаж байсан юм а. Тухайн үед багш ажилчдын үйлдвэрчний эвлийн хорооны гишүүдээс төр засгаас цалин хөлсийг нэмэгдүүлэх мөн илүү цагийн урамшууллыг олгож байх мөн нийгмийн элдв бүхэл хүндрэл асуудлуудыг шийдэж явахыг шаардсан тухайн үеийн ажил хаялт 417 хоног үргэлжлэж байсан байна. Өнөөдөр Монголын багш ажилчдын үйлдвэрчний эвлийн хорооны ажилчид болоо залуу багш нар 20 жилийн өмнө ажил хаялт зарлаж байсан багш нартай уулзаж тухайн үед боловсролын салбарт үүсэж байсан хүндрэл нөхцөл түүнийг хэрхэн шийдэж байсан талаар ийхүү уулзалт ярилцлага зохион байгуулж тэднээс үг сонсож байна. 18,000 багшийг хамарсан Улаанбаатар хот Сүхбаатарын талбай 6,000 багш сууж исэн. Засгийн газрын ордны ард бол 1000 суудаг ийм суулт хийж исэн. Суулт ажил хаялт юм. Тэгээд энэ тэмцэл бол нэг сайн зүйл биш гэдгийг олон хүн мэдж байгаа. Гэхдээ тэр үед Монголын боловсролын системийн хямрал туйлдаа хөрч гүнзгийрсэн. Багш нарын амьдрал байдал их доройтсон. Олон хүүхэд сургууль завсардаж боловсролоос хөндөрсөн ийм цаг үе байсан. Тэрний эцэст бол багш нарын цалин хөлсийг 40% нэмэгдүүлж, боловсролын сайдын 30 гаруй тушаал шийдвэр гарч багшд нэмэгдэл хөлс олгодог болж анги өдөрцөн дэвтэр зассан кабинет хэрэгцээний мөнгө тэгээ ур чадварын нэмэгдлүүдийг тусгайлаа өгдөг болж боловсролын хуулинд багшийг тэтгэврт гаргахад нь 1 жилийн цалинтай тэнцэх цалингийн өгч гаргаж ийна гэсэн ийм өөрчлөлтүүд орсон. Тэр үед ер нь бол ажил хаялт гэдэг ойлголт бол бидний хувьд бол тийм орж ирээгүй, төлөвшөөгүй тийм их хүнд дарамттай, сэтгэл зүйн хувьд өөрсдөө ч их дарамттай, эцэг эхчүүд одоо миний өөрийн одоо төрсэн ээж аав хүртэл Эрдэнэтэс надад уцаар ирээд юу ажил хаялт төр засгийнхаа хувьдээс ажил хайж явдаг чи яасан муухай чамайг бид нар тэгж хүмүүжүүлээгүй боль наатгаа хай наад ажиллаа хий гэж тэгж хүртэл ээж аав маань хэлдэг байсан. Тэр болохоор ер нь бол энэ 95 оны ажил хаялтыг залуучуудад сурчлах зорилготой. Сурчлах яг ер нь бол энэ тухайн үед ийм байсан боловсролын салбарын хүнд байсан энэ нөхцөл байдлыг аврахын төлөө энэ хүмүүс ийм тодорхой үйл ажиллагаануудыг хийгээд энэний үр дүнд өнөөдөр боловсролын салбар арай бас нэг хямарчаагүй ийм байдалтай байна. Ийхүү 417 хоног үргэлжилсэн ажил хаялтын үр дүнд багш нарын тавьсан шаардлагыг төр засгаас хүлээн зөвшөөрч одоогийн боловсролын салбарт баггүй хувь нэмэр оруулсан гэдгийг Ахмад багш нар ярьж байна. Мөн тухайн үед олонний анхаарлыг татаж багахгүй шуугуулж байсан нэг асуудал бол багш нарын ажил хаялт зарлж байсан төрх хорооны өрөөнд цагдаагийн ажилтан хөрмөө орхиж тэр дотор нь тагнах төхөөрөмж байсан. Үүнээс шалтгаалan хувь хүн болоод ажил хаялт зохион байгуулж байгаа хувь иргэдийн үгийг тагин чагнасан гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагын холбогд албан тушаалтнууд хариуцлага хүлээж байсан гэдгийг тэд иргэнд дурсаж байна. Бид эхлээд бол 3 хоног мэдээгүй. Яагаад гэвэл манай ажил хаялтын төр хороонд бол одоо цагдаагийн байгууллагын хувцастай хүн орж ирсэн. 2 хүн орж ирээд одоо бид нартэй уулзаад яриад гарахтаа хувцас өлгөө гарцсан. Тэр өлгөөрт бидний хувцас байсан учраас хэнийх нь хувцас үлдээ ямар хүн нөгөө цагдаа хувцас орхиж өгдгийг эхний үед мэдэхгүй байж байгаа 2 хоног болсон. Тэгээд энэ яаж мэдсэн гэхээр бид нар нөгөө өдөр тутам ажил зохион байгуулаад тэмцлийн хэлбэрийн ажлууд зохион байгуулна шүү дээ. Гэтэл тэр чагнах юм тавьдсанаас хойш бидний ажил урагшгүй болол байхгүй. Тэрний чагнадаг усуд нь одоо энэ хүн баруун талын Манцамигийн 3 давхарт тэрний мэдээллийг аваад ерөнхий сайд хүртэл дамжуулдаг ийм улсууд нь энд сууж исэн байлээ. Сүүлд нь одоо саний хэвлэлд гарснаар бид цагдаагийн байгууллагад тэр улсууд нь эргээд хэрэг хүлээсэлтэй. Одоо өөрөөр хэлбэл эдийн засгийн тэмцэл хийсэн багш ажилтнуудыг хууль ёсоор тагнаж чагнасан. Германаас авчирсан ийм төхөөрөмжөөр тагнаж ийсэн. За энэ тухай бол кино бий. Баримт кино. Яг одоогийн байдлаар зөвхөн багш нар төдөөгүй төрийн албан хаагчид Монгол Улсын бүх иргэл эдийн засгийн хямралд өртөж хүнд нөхцөлд амьдарч байгаа энэ үед багш нар ийхүү ажил хаялт зарлаж эсэргүүцлээ илэрхийлэх нь хамгийн зөв сонголт буюу оновчтой сонголт биш гэдгийг ахмад багш нар хэлж байна. Тиймээс аль болох төр засагтайгаа буюу салбарын яамтай харилцан ойлголцож зөвшөлдсөж болохгүй болох маргаана захиргааны иргэн шүүгэд хандаж шийдвэрлэж аль болох сурагчдыг ямар нэгэн байдлаар хүндрэл учруулж тэднийг чирэгдэл үүсэхгүйгээр асуудлыг зохицуулахыг мөн захиж байсан юм а. Зайлшгүй шаардлага гарах юм бол үйлдвэрчний эвлийн байгууллага тэмцлийн арга хэмжээг бол зохион байгуулж ижил энэ нөгөө нэг
төр засгийнхан өөрсдөө анхаарал хандуулад шийдэж чадахгүй байгаа асуудлыг нь хүчээр шийдвэрлэх л ийм арга хэрэгсэл болгож бид нар энэ ажлыг зохион байгуулдаг байхгүй юу? Одоо энэ бас залуугч нар ажил хийхэд бэлэн байна л гэж та ер нь энэ хамт өнөөд юу гэж харж байна? Одоо бол энэ арга бол арга биш болсон л да. Өөр одоо тийм хөдөлмөрийн маргаан зохицуулах аргууд биш шүү дээ, тийм ээ. Одоо бол ажил хаялтыг бол одоо нөгөө хүмүүс нь мэдрэхээ байсан, тоохоо байсан. Энэ арга бол тийм цохимжтой арга биш л гэж би бодож байгаа.